Далайн турлаг ирж бас буцахдаа даахгүй байсан гонгийг минь угаачих шиг. Дугаар сарын 27. За ингээд гейт дээр ирээд онгоцондоо суух гэж байна. Монголоос Бээжингээр дамжаад цаашаа Таиланд орсон. Тэгээд ингээд Бээжингийн онгоцны бодол дээр ивчээд юм идгээд юм идсэн байж байна. Пукет руу явах нислэг рүүгээ орсон 6 цаг ниссэн. Air China-гийн хоол. Энэ ихнийх нь 1 цаг ч өнгөрөөгүй онгоцонд уйдаад янз янзын бичлэг хийгээд 2 дугаар онгоцны хоол маань манай их танарт задалж үзүүлэе гэж юм. Сонголтоор кино минь үзэж болохгүй жоохон яа онгоц байсан. За тийм бараг 4 цаг л өнгөрсөн байх. Жоохон уйдаад хүмүүс бүгдээрээ унтаад би яс унтаж сэрээ цонхнысэн чинь амар гоё нар гарчихсан бичиж авсан бичлэг байна. За энэ болохоор бид нэрийг манай виллагаас тусаж авсан таксины үйлчилгээ байгаа. Монголоос онгоцон суухдаа амьсан дээрээ сандал хөмсөд хурж ирээд амьсад тайлсан байт юм аа. Яалкан байж. Ой, тэгс чи ус байсан. Вилла дээрээ нэлээд явж иж ирлээ. Амар жаргалтай. За ингээд вилла дээрээ ингээд. За ингээд яг орж ирсэн болохоор ингээд чи. За ингээд манай тэгсэн чи хаалганд гаднаасаа төгчигдээд хонхын дарсан бас ажилтгүй тэгэл баахан монгинаад тогшиж үзсэн. Улаанбаатар Бээжин Пукет гэж 8 цаг гарна ниссэн хүмүүс ядархаа мэдэхгүй шөнийн гудамж орохоор явж гин. Бид нар юм идэхээр тэр гудамжинд байсан нэг юм Европ хоолны газар орж ирсэн. Тэгээд би нэг юм спагетти шиг хоол захиалсан. Энэ Монгол мөнгөөр 34,000 авцаа. Хоол маань гоё ирсэн, амтан ч гэсэн дажгүй байсан. Таиландд энэ вид өвсийг нь хууль ёсоор хүлэн зөвшөөрдөг болохоор талах шиг л зарж яадаг юм байлээ.
Эндээс хамгийн ойр байрлах Батон гээд далайрыг тэр ирсэн байна. Хөл хөдөлгөөн ихтэй газар учраас маш олон хүн байсан. Тэгээ буцаад явах сандаа бас дахиад нөгөө гудамжаараа явлаа. Гэсэн чинь энд нэг юм хилэнд шоролцсон байж идэв. Сонирхож жоох ойрхоноос хард юм уу гэж бодсоо жоох ичээд бэлцэн. Манай вилла өглөөний цаг уучраас өглөө идэх юм авах гэж 7-Eleven ороод жоохон юм сонирхоод үн ханшиг нь харсан чинь манай CVGS ер нь бараг ялгаагүй үнэтэй тэмглээ. Гэтэ чипс энэ амар хямдхан байсан. Би нөгөө индомигийн гомонд амар дуртай хгүй юу. Тэгээд солонгос тийм савтай үлбэр байсан. Тэгээд энд байт юм л гэж байгаагүй. За буцаад виллада ороод ирсэн. Нүрээ цэвэрлэгээд байж ин да. 3 дугаар сарын 28. Амьсар усан ороодсон байсан болохоор задлаад нэг ингэж харагдтiin. Өчигдөр орой шөнийн бүкетийг үзсэн бол одоо өдрийн халууныг нь үзэхээр гарсан. Энэ миний реакшнгаас нар хэр халууныг нь харж болно. Бид өнөөдөр Пхукетийн төвийг үзэж сонирхох донгоод дэлгүүр хошоо орно гэж төлөвлөлөө таксигаа дуудсан байна. Пхукет, Бангкок хоёулын дээр нь Bolt гэдэг аппликейшнаар таксигаа дуудсан. Энэ дээр очих газрынхаа локейшнийг оруулах юм бол хэдэн баат гарахыг нь шууд хэлээд өгдөг. Bolt-ийг хүрээд ирсэн. Нэг юм шаварма гэд кебаб шиг юм авсан. Нэг нь 210 баат. 21,000 төгрөг. Энэ юм эргүүлээд тэндээс нь юм хожтой нэг тийм тоглоом байгаа. Тэндээс юм маар яг хөдлөж хөдлөж зүгээр үзэж юм яатраа. Жижигэн дэлгүүрийн ус шиг нэг хөрх юм байсныг хүссэн чинь сонь өнгөн шоколадны тоглоом шиг юм ирсэн. Ийм бичгийн дэлгүүр бүр харах юм бол би бүр respect заавал юм авдаг. Солонгос ч дайсаас бүр амар юм авсан. Миний сорфо. Тэг ер нь юмнууд нь миний сорфо юм таа. Энэ амар хөөрхөн миний насны хүмүүс мэдэх байхаа би л амар хүчтэй байсан ийм жижигэн тоглоом шиг юмнуудаар хоол игээдэг YouTube сувг байдаг гэсэн да. Тэрний хэрэгслүүчиг амар хөөрхөн тэгээд амар үнэтэй юм байна. Гэсэн үгтэй энэ тэгээд ялах боломж байхгүй. Бэлэг дурсгал юм аавна гэд орсон ч амар хөрхөн муурнууд байсан.
Энэ даалан маань шалтгаан. Синараа ямар гофио. Нүс ямис мөр яадаг болохоор гаралтай болохоор энэс гаралтай болохоор муур зур ямар яа юм шиг үнэс. Дэлгүүрээс дуусаа бид нэр доотлолт найдаг супермаркет руу ороод хүнсээ цуглуулсан. Яа энэ дэр ингээд нэмээс. Одоо ингээд Монголын доор юм цагаагаар тэндээс тахчихдээ ингээд ингээд үсээ цэглээд байна. Мөн ингээд аюул нэсэн. Айгу. За энэ тэгээд төмөссөн. Хүмүүс 55 5500. Сангам болохоор 459. Оо ямар үнэтэй юм те? Сангам мат үнэтэй юм. За. Дом болохоор 49 гэнэ. Роксийн 57. Өндөг сэтгрэм сэтгрээ. Сара энэ дуугийн юу төлөө за энэ ингээд далис улаан шарын соёрис юм. Энэ би нэг харж ирсэн байна. Энэ Индомит би юу нэг тийш индомит амт тахгүй. Тэгээд энэ 13,000 тийм 1300 Монголд бас 2000 гэдэг. Би нэг ийм тонкацуутай шүлжүүлүүд ийм хоол авсан. Тэгээд жоохон чихэрлэг байсан. Бид одоо гараад ирсэн. Гадаа амар гоё цаг агаартай. Тэгээд таксигаа үлээ зогсоод тэгээд гэрлэгээ харсан да. Ингээд ийм таксигаа. Гуравдугаар сарын 29. Өчигдөр орой дэлгүүрээс авсан хүнсүүдэрээ нийлүүлээд виллад байсан талах шааргач нэмдрийг ашиглаад түүний цай бэлдсэн байна. Өнөөдөр бид нэр Пукетийн Мадубу кафе дээр очих төлөвлөгөөтэй эхлүүлсэн. Энд ингээд зураг бичдэг хийдэг үйлчлэгээ байд юм байна лээ. Ийм хоол захиалаад нэг гой санагдаагүй. Нөгөө үүдэн тайсан зураг дардаг үйлчлэгийнхаа 8 зураг нь 50,000 төгрөг гэсэн багцнаас нь аваад тэгээ цагаа аваад хүлээгээ сууж байгаа. Сая зураг дараалаа. Ямар бүх ингэж зөвлөд ингэж энийгээ ингэж заасан, ингэж тавьчих гэлээ. Баач дээр ойлголцохгүй тэгээд энэ юм уу гэх юм уу би бас жоохон сандраад.
Харин босоод гэсэн яагаад? Яада. Шөнийн худалдаа нэр ирсэн байт юм аа. Энд амар хөрх юмнууд зөндөө байсан. Sorry. Сөвсөн миний жохолооч. 3 дугаар сарын 30. За бидний очсон аялал болохоор PP Island-ийн аялал гээд 3 билүү 4 арлуудаар ээлжилж явах тийм завь аялал байсан. Эндээ ингээд өглөөний цайтай нэг удаагийнх нь аяг нэм хөргөн симж энтертэй. Come on, everyone. Not busy. Did you have it? That's enough. Take it off. This is our house. Эхний харал дээр буух хөтөлбөр нь snorkeling гэж шумбах байсан. Тэгээ би нүүрмөрээж будаагүй. Уул нь утасны хамгаалалт аваад бичлэг хийнэ гэж бодсон чинь миний утасны багтаамж дүүрчтэй. Тэгээд усан дотор хийж чадсан ганц бичлэг нь энэ. Одоо Таиландад аялал жуулчлалынхаа уялал гэсэн гадаадууд дундаасаа энэтхэгүүд Европод илүү их байдаг. Тэгээ халаал хоол энэ төр энд байсан. Буфет хоолны нэг юм нь амар олон сонголтууд болохоор хамаагүй авах гэдэг. Тэгээд иймэрхүү их хоол идсэн байна. Хамгийн анхны маань арал дээр сармагчнууд амьдардаг гэсэн чинь цаг агаарын нөхцөл байдлаас болоод тэд нар гарч ирэх байна гэд. Тэгээд энэ өдрийн хаал идсэн маань 2 дахь арал нээсэн. Тэрний дараагаар ийм арал дээр байдаг аймууд нь руу хальт алхаад тэгээд дараагийн маршрут дээр яг хүмүүс амьдардаг тийм аралт руу очино гэд эндээсээ хөдөлж байна. Аялал маань өндөрлөөд буцаад Пхукетэд ирснийхаа дараа энэ Walking Street-ээр орсон. Энэ бүр ингэ тараачтай. Пхукетийн аялал жуулчлал төвлөрдөг бас нэгэн хэсэг. Энэ дээр олон street food байсан, ийм хөтөлбөр, хөгжим дуу зэрэг байсан. Тэгээд 10 цагаас хаадаг гэд гялс очихоос шийдсэн. Нэг ийм төмсөө чанаад болгоцсон зөвлөрлөлтсөн тэрэн дээр ийм бяцлаг маслаг тавиад байдаг ийм хоол намайг манайг туршаад үзгээд тэгээд яг үнэндээ миний төсөөлснөөс гоё байгаагүй хальс мэлтэй байсан болохоор жоохон сонин. Гэтэ яг вэ за нэг 10-аас 7 or just Thailand name cuisine.อะไรนะ Mansagalay. อ๋อ
Таиландын хоолундаас бол үнэхээр салахын аргагүй гайгүй үнэтэй хэрнээ амар гоё амттай энэ шорлог гэхэл нэг нь 25 бат 2500 төгрөг. Энэ хоол болохоор Таиландын бараг үндэснийх нь шахуу гэж би ойлгосон нэг юм хуурч мараад байдаг дажгүй амттай мэлээ. Жохон халуун ногоотой. За энэ болохоор юм төрх төрлийн жимстэй шармам шиг юм байсан. Солонгос хэлнийхээ номноос Panana Twigum гэдэг юм хоол харж ирсэн. Тэрэндээ айгу төстэй санагдаад идэж үзье гэж бодоод жоохон чихэрлэг дээрэс нь намайг сироп нэмэрэй гэсэн болохоор нэмсэн чинь арай л бялуурсан. 7 ширхтийн 40 баатар авсан юм байна. 7 ширхтийн 40 баатар авсан юм байна. Нөө сони энд л байдаг шүү дээ. Тэрийг сайн 60 баат. Энэ камер мемрийг арчаад өгчихгүй тийггүй. За амартай чинь Sony инжлээс затлсан чинь малгайн жоохон сонин надад ямдээ миний хүссэн гарч ирээгүй. За тэрний дараагийнх нь болохоор 200 баат ийм хөлийн барай хийлгсэн. Тэгээд амар хөөрхөн ихчнэр юм яриад намайг Солонгосоос ирсэн юм уу гэхээр нүгэ Монголоос ирсэн гэдгсэн чинь хүйтэн үү гэхлээсэн. Барай нь 30 минут байсан. Яг 10 цагаас хаахтайгаа зэрэгцээл туссан. Тэгээ виллагаа руугаа таксидад харсан да. Би өчигдөр виллагаас мемори карт унгаад за. Тэгээд тэнд дээр амар гоё 70 дэс зурмаадсэн. Тэгээд би тэрийг амгцсан. Яг миний нэг өвсөн ингээд жоохон юм гэдэг. Өргөстэй болох ингээд гайхаас. 3 дугаар сарын 31. За өнөөдөр бол бидний Phuket-ийн сүүлийн өдөр тийм учраас байрласан виллагийнхаа room tour-ыг хийхээр болсон байна. За энэ болохоор арийнхаа алхаар би ингээ орж байгаа. Энэ болохоор үндэсэн бидний том өрөө цуглараад юм ярьдаг. Тэгээ бид нар зургуулаа явж исэн болохоор ийм том олон өрөөтэй виллад орсон. За энэ болохоор нэг унтлагынхаа өрөө байна. Ингээд тэгээд энэ ийм балконтой. Балконоор орох юм бол нэг ийм жижигхэн бас ийм бассейнтэй. За нөгөө балкон руугаа бас ингээд том өрөөнөөс орж болдیں۔ За тэрнийхэн дараа нь тэнд галтгоо байгаа. Галтгоонд хөөрхөн жижигэн пэйж тэгээд талх шарагчтай 3 нойлын өрөөтэй. За энэ болохоор жижигэн нойлын өрөө байгаа. Дүүшгүй. Хажууд нь байгаа нь хамгийн том угаалгын өрөө нь баантай бас дүүштэй олон тосгууртай тийм том талтай цэлгэр угаалгын өрөө байна. Дараагийнх нь унтлагын өрөө болохоор их чөтөрийн байрлаж исэн нэг том ортой. Тэгээ дээрэс нь тэндээ нэг тусдаа жижигэн балконтой. Үүд хэсэг нэг иймэрхүү. За хажууд нь нэг бааны өрөө маань байгаа. Ийм нэг дүүштэй. Тэгээ бас хуурт талтай. Виллагийн гадаах орчин нэг иймэрхүү. Усан бассейн яг балкон руу чиглэсэн хэсэгт байдаг. 2 төрлийн гүнтэй усан сантай. Өнөөдөр орой Бангкок руу шууд нислэгтэй болохоор нислэгийнхаа цаг хүртэл гадаа жоохон бай гэж бодоод гадаа бассейндээ байна.
орой Бангкокод байсан болохоор амар ядарсан тэр үсмүсээ нөгөө чоол гурдур унжаад байсан болохоор ингээ орооц юм уу. Тэгээ нөгөө өдөр үсмүсээ орооцсон байсан гоё охин ч байхгүй. Бүрнүүд ам цолигоод. За Бангкокод байсан бодол маань яг үнэндээ Phuket-ийн виллаг бол үнэхээр гүйцэхгүй. Яг нэг тань тал нь өглөөний цайтай тэгэл болоо. Тэгээд буудлынхаа нөгөө танилцуулгын зурагнаас бүр шал өөр байна гэсэн. Гаднах нь ийм жижигхэн байшин гэж бодоогүй. Ардлынхаа том өндөр барилганы зургийг хав тавьсан байсан гэсэн. За шууд буудалд орж ирээд room tower-ыг хийхээр болсон юм аа. Нэг юм угаалгын машинтай билеттэй. Тийм хоёр тустай ортой нэлийн жижигхэн өрөө. Миний хувьд Бангкок илүү чиглэг илүү халуун санагдсан. За энэ болохоор угаалгынх нь өрөө байна. 4-р сарын 1 буудлын өглөөний хоол нэг иймэрхүү. Бангкокийн эхний өдрийн төлөвлөгөө бол outfit буюу агуулга чөлөөлөх худалдаа байсан. Том брэндүүд ингээд амар том хямдрал зарлаад гайгүй гой хувцснууд байсан. Яагаад Нэлэн дэштэй гоё гэдэг шиг. Нэлэн дэштэй гоё юм. За энэ машин ингээд 50 баатаар 100 авдаг. Тэгээ би 100 баатыг чам 200 аваад. Нэг BTS яваа байхгүй юу? Нэг тийм BTS гарч ирэх болов манайхаа. Яг гарч ирэх байхаа тийм. Яна BTS гарч ирэхгүй бол. За хөөе тийсэн чи ви гараад ирэх шиг боллоо. Ви. За өөр дахиад нэг энэ ингээд 100 баатаар нэг бишээ 50 баатаар нэг токен юм баггүй. Тэгэнгүүт за дахиад BTS авчихгүй яах вэ? Өмнө нь өөр юм байна. Энэ Harry Potter шүү. Энэ чинь 2 юм байна. Harry Potter нь 2 юм байна. За. Тэгээд BTS тун. Эхо. Disney-ийн гүн жаа. Дахиад за. Бэтэн яаж ороод за. Конверс орсон чинь нэг дээр нэмэх зарлсан. Тэгээд би аль бүдэн авах уу гэж бодож байгаа дулааныг нь авсан нэлээд эргэлцсэн. Өдрийн бүтэн л энд өнгөрөөсөн юмстай хаасан тулдал гарлаа гэд инээлдэд байсан. За би сайн нүрээгаад би хавд хальт сансан дээр энэ ингээ ярьчих бодвол эдит хийхдээ би бараг ярихаа мартчихж магадгүй юм амар ихэж магадгүй. Тэгээ яаж ч Таиландд ирснээс хойш миний нүүрэн дээр амар хэм жижигэн батонууд гараад заяа. Тэгээ нэг тийм сонио бэртгэр тэгээд нэг тийм байхгүй уул ингээд илүү гөлих болоо гэж бодож ирсэн чинь арсан ингээд ер нь амар барцаа одоо би бодож ин л та би уусаа Монголоос ирэхдээ сүйд тасаа мартаад ирсэн байсан. Тэгээ жоохон надад ингээд манай хичээн жоохон усан жоохон минийхаас арай илүү өртгөн бүтээсэн тийм тос ингээд түрхээд байгаа болохоор тосон тарах байгаа юм бол эсвэл агаар тарах байгаа юм болов гэж бодоод яг Кришна зүрхшээрээс гайвуултээ бас нэг амар тийм шахагдаж болохгүй ер нь яаж болохгүй тийм бас юм жоохон муухай том бизнес юм жижигхэн бацхан байсан тэр ч юм. Тэгээ ер нь жоохон муухай наа ингээд энийг гоё хөрхөн байх хэрэг ингээд сонь харсны ингээд барц
буцаж марцаагаа тараарэ. Тэг ингээд жоохон нүд нүдний давхран ингээд жоохон ингээд юм бүлцээгээд ах юм. 4-р сарын 2 дараагийн очсон газар болохоор Safari гээд амтны хүрээлэн байна. Та нар Таиланд дэвтөрөө үзчихсэн хүмүүс байх юм бол Goria Tham 2-1 болцдог анги дээр энэ газар бас гардаг. Тэгээд иймэрхүү амьтад байсан нэлийн үнэтэй нэг 150 бат тасалбар нь тэгээд ийм хөрхөн сармагчин байсан. Тэгээд энэ нь ингээд поз моз амар сайн мэддэг. Тэгээд баярлаг гэхээр гараа авсарч масардаг амар хөөрхөн байсан. Тэгээд бас нэг өөр багц дээр ийм автобусын дотор очиод суугаад тэгээд нэг юм амьтад дундуур явдаг тийм ажил байсан. Амтны хүрээлэнгээс гараад бидний очсон дараагийн газар нь Icon Siam гээд ийм том худалдааны төв байна. Тэгээ би энэ дотроос нэг билет урсгалын юм аавна гээд дээрэс нэг чихэр авсан байхгүй юу. Тэгээ тэр чихрээ харахтаа манготой гээд хараад заа гэж бодоод авцсан чинь гэртээ ирээд үнэрсэн чинь амар өмхийн үнэртэй. Тэгээ гайхсан чинь нөө дуриан гээд жимсээ чихрээсэн. Тэгээд ячаад 120 бат нийлэн үнэтэй. Энэ дотор харсан хамгийн сонирхол ийм матрын мах байсан. Тэгээ шорлог бас болгодог. Туулааны махын шорлог бас байсан. Дараа нэг юм металл хоолны газар ороод пицца идсэн. Яг нэг улаан ч юм уу эсвэл мөнгөлөөс сонирхож амар азгүй. 36 айсмаар алга гоо. 37 надад амар томдод. Дөрөвдүгээр сарын 3 Таиланд хамгийн сүүлчийн өдөр бид нэр орой 12 цагаас нислэхтэй. За тэгээд тэрнийхээ өмнө сүм ороод үндэснийхэн тавцыг даруул өмсөд зураг даруулъя гэж шийдсэн. Зурагч нь мэрэгжлийн камертай дагаж яваад тэгээд дээрэс нь үсийг нь нүр бодолтыг нь хийгээд хувцсыг нь өмсөд зураг даруулахад 150 бат байгаа байхгүй юу. Тэгээ бид нар амар олоолаа явж исэн болохоор хөнгөлөөд нэг хүний бараг 60 лүүд тиймэрхүү мөнгөөр иймэрхүү цогт үйлчлэгээ авсан. Надад хөдөн төрлийн өнгө илүү цагтай болохоор юм усан санхаар тэгээд мөнгөлөг өнгийн аксессуар хослуулаад зөөсөн. Тэгээд алтан шаргал өнгийн хувцс нь яг цогтөг хүндээ амар гоё харагддаг. Тэгээд шаран цогтөг байсан байгаа юм суурлээсэн. За энэ болохоор ингээ үсээ янзлуулаа сууж ийн нүр бодолт энэ бол хийлгээгүй. Зурагч нь амар хурхан сэтгэлээсээ дарж өгөөд фото зааж өгсөн. Тэгээд дараа нь зургуудыг харуулъя. Ямар ч эффект байхгүй юм гоё. Өөр нэг дэлгүүр орё гээд бүүнөр метронд суусан. Метро нь 28 бат. Бодлоос ачаануудаа гаргаад онгоцны буудлын руу хөдөлсөн. Онгоцны буудлын амар том тэгээд манай гид амар хол явах зам нь 17 минут ч ашиг. Тэгээл ингээд 12 цагт нислэгтээс онгоцны буудлын руугаа орсон байт юм да. Ингэж л Таиландын аялал дуслаа да.